Ер нь гэхдээ 10 жил тогтоо байн гэж төрүүлж мөрөөлнө. Ер нь байранд дандаа ордог гэсэн юм. Тэснэ ингээд нэг том болоод яс чинь ерөөсөн нэг тийм байр маань дорхоо болоод университет л одоо тэр дөрөвдүгээрснээс хасагдаад явж гисэн. Одоо охтод бид нар чи ингэдэг штэ ингээл чихвч сонсож байгаа ч юм аа эсвэл хөгжим чангалж байгаа л тэр дуучны оронд өөрөө байгаа юм шигээр ингээл дуулаад бүжиглээл ингэдэгтэй Цэрэн ламын хувьд иймэрхүү төсөөллөд ер нь хийх байсан бол хэнийг тэгж дуурайж дууг их сонсдог байсан бэ? Би ер нь баг багт айгүйх нэг Эрос Ариуна гэдэг Ариунагч айгүй гоёор гарч ижсэн. Эрос гэл 10 жилдээ болохоор яг 10 жилийнх нь Эрос Ариуна гэдэг. Дан Ариунагийн дуг дуулаад өсмөсийн адилхан болоод хоцлаад тэгж явдсан. Баг багтаа бол копиддгэсөө. Narra
За баяр хүргэе. Баяр да. Өшөөсөн хөдөлмөрлөх хэрэгтэй. Дуулах хэрэгтэй. Багш байдгүй. Бага. За тэгвэл багштайгаа сайн ажиллаарай. Тэнцлээ. За баярлаа. За гоё харагдаж байна юм да. Баярлаа. Их гоё харагдаж байна. Бас их энэ тэмцээн уралдаандаа их ач холбогдол өгсөн байна. Өөрийгөө их сайн бэлдсэн байна. Энд чинь бас их талархал илэрхийлмээр байна. Тэгээд тэнцлээ юм да. Сайхан дуулж. Баярлаа. Бас нөгөө нэг хоолоогоо ер нь жоохон гаман жахгүй бол энэ янзаараа бол бас нэлээд сүйх тийшээ цуцж шít. 3 дугаар бадаг дээр ингээл бүр дэшиг гарахаа байж шít те. Бүр нөгөө хоол ханаад ирцээгээ. Тийм. Жохон нэг юм хураа шилттэй. Тэр бас хүчлэх гээд шít те. Тэр хүчлэлтгээ жоохон болох хэрэгтэй. Хэлбэрээс гадна нөгөө нэг агуулга байгаа шít дуунаа чинь. Тэрлүүгээ өшөө сайн орж игээрээ за тэнцээ. За баярлаа. Манай Цэрэнлам хаана ажиллаж амьдардаг лээ? Улаан өдөд ажиллаж амьдардаг. Ер нь одоо улаан өдөд амьдраад 12 жил болж байна. 12 жил гэдэг бол бага хугацаа биш. Яаж яваад улаан өдөр бүрээдсэн олонтой хатирж явнаа? Ер нь бол манай аав одоо бүрээдийн гавьяа дууч. Хамгийн хайртай нэг дуучин байдэн штэ. Одоо орсоор бол народны артист. Тэр ард түмнээс бол тийм хүндэтгэлийг бол хүлээгээд авсан тийм гоё дуучин байдаг. Аавд бол үнэхээр хайртай. Ээждээ ч гэсэн хайртай гэж хэлмээр байна. Охин нь. Тайс нар гараад дуулна. Аав бол ингээл охиныхоо дуулахыг сонсоол байж байгаа шүү дээ. Яг дуучны хувьд яг аав ажил мэргэжлийнх нь хувьд зөвлөж исэн хамгийн том одоо сэтгэлээс гардгөө зөвлөгөө юу вэ? Сайн зандгүй. Тэгтэл манай аав ер нь шүмжил хэлдэг. Тэрэн дээр буруу, энэ дээр буруу гэж хэлдэг. Тэгэл тэр алганы бүгдийг хүлээж авдаг. Яг л багшилтай айдах юм шүү дээ. Тийм болохоор ер нь би бол бүх өмнөг сайн сонсож авдаг. Өөр дээр дараа нь хэрэгжүүлэхийг их боддог. Нэвтрүүлгийн хамтран зохион байгуулагч Hepsi байна. Намун дистана үдэгэ надад сурсан зүйлсгэн хоомсон намрын борон дүлбисэ чарна үдэсүү сарисар үдэсэр устиудур судэрэ үдэхаа урхон тата мандган
Ерөнхийдөө ер нь 10 жил тогтоо байн гэж төрүүлж мөрүүлнэ. Ер нь байранд дандаа ордог гэсэн юм. Тэснэ ингээд нэг том болоод яс чинь ерөөсөн нэг тийм байр маань орхоо болоод университет л одоо тэр дөрөвдүгээрснээс хасагдаад явж гисэн. Одоо охтод бид нар чи ингэдэг штэ ингээл чихвч сонсож байгаа ч юм аа эсвэл хөгжим чангалж байгаа л тэр дуучны оронд өөрөө байгаа юм шигээр ингээл дуулаад бүжиглээл ингэдэгтэй. Цэрэн ламын үед иймэрхүү төсөөллөд ер нь хийх байсан бол хэнийг тэгж дуурайж дууг нь их сонсдог байсан бэ? Би ер нь баг багт айгүйх нэг Эрос Ариуна гэдэг ариунагч айгүй гоёор гарч ижсэн. Эрос гэл 10 жилдээ болохоор яг 10 жилийнх нь Эрос Ариуна гэдэг. Дан ариунагийн дугдуулаад өсмөсийн адилхан болоод хоцлаад тэгж явдгийсэн. Баг багт бол копи дэгсэн. За баяр хүргэе. Баяр да. Өшөөсөн хөдөлмөрлөх хэрэгтэй, дуулах хэрэгтэй. Багш байдгүй. Бага. За тэгвэл багштайгаа сайн ажиллаарай. Тэнцлээ. За баярлаа. За гоё харагдаж байна энд. Баярлаа. Их гоё харагдаж байна. Бас их энэ тэмцээн уралдаандаа их ач холбогдол өгсөн байна. Өөрийгөө их сайн бэлдсэн байна. Энд чинь бас их талархал илэрхийлмээр байна. Тэгээд тэнцлээ минь дөө сайхан доо. Баярлаа. Бас нөгөө нэг хоолоогоо ер нь жоохон гаман жахгүй бол энэ янзаараа бол бас нэлээд сүйх тийшээ цуцж штэ чи 3 дугаар бадаг дээр ингээл бүр дэшиг гарахаа байж штэ тэ. Нөгөө хоолоо ханаа төрж байгаа. Тэр жоохон нэг юм хуураа шилттэй. Тэр бас хүчлэх гээд штэ чи. Тэр хүчлэлтгээ жоохон болох хэрэгтэй. Хэлбэрээс гадна нөгөө нэг агуулга байгаа штэ дуунаа чи. Тэр лүгээ өшөө сайн орж ирээ за тэнцээ. За. Игэрч игшнэ. Игэрнэ.